За хэдүүлээ та анзаарсан бол энд нэг зай гараад ирсэн. Тэр зайг би сая энэ ажлын дугуйгаа матик устгаж жагаад тэгээ энэ дээр энд бүр шигдэд орчиж тэр энэ би сая засчлаа. Тэгээд ерөнхийдөө эндээ зай гарахгүй таарчлаа. За цааш надад өргөжлүүл гэсэн үг. Одоо энд нөгөө нэг чигжисэд байхгүйсныг нь би оруулаад ирээ. За та харж ирсэн учраас түр зогсоогоод явчих да. За үлдсэн шахаж байгаа гэхдээ энэ тастай навчраад мэт. За ингэж оруулаад ирлээ те. За эндээс хэдүүлээ нэгтруулагч шахуурга. Энэний одоо ингэж нэгтруулагчийг дарах шахуургыг олчих те. За энд хэдүүлээ хичээл дээрээ зорж ирсэн. За энийг эргүүлээ. Ингээд ийм барилтай байна. Окей. За мөн л адилхан тэнглэхээр нь бэглэлээ би. Хоёрын тэнглэгийг матижлаа. Окей. За окей. За тэнглэгүүдийн мат хийхээс гадна одоо энэ тэнглэгийг энэ тэнглэгтэй параллелах хэвээр заавал өгчээ. Параллелах хэвээр зааж өгчөөд дараа нь хэвлээ. Нэг тэнглэгийг энэ тэнглэгтэй матгч. За окей. Хөдөлж байна. За хөдөл. Нөгөө зөвхөн голын дагуу иргэжтэй. За жирийн мэт дөрөв. Энэ мэттэй яг дөрөв үлээ. Энтер авлаа. За. Окей. Гэсэндээ. За тэгмүүд л одоо энэ талсыг мэт дөрөв төрсөн учраас энэ талстай гэдэг окей гэдэг авчтай. За одоо ингэж нэг тэнглэлтэр нөхнөд тэ бэлгэний нөхнөд нэг шуумн дээр байж хэвчээ. Нэг мэт авах яах вэ? Хэрэгтэй үзье. Матик галтаа цагтай. Өмнөх нөгөө тал нь олцсон учраас энэ асуудал байхгүй. За энэ дээр нэгтрүүлэгчээс болох за одоо хэдүүлээ. Юугаа оруулж ирнэ. Холбочны үрийг оруулаад ирээ. За энийг бол нөгөө нэгтрүүлэгчтэйгээ давхар бэхлээ. Энд tagad бэхлэн гэсэн үг шүү дээ. Энд бэхлэн гэсэн. За энд бэхлэхийн тулд хэдүүлээ дуртай газрыг нийлж тавиад ирээ. За тийм бодлоо би одоо энэний тэнглэгийг энэний тэнглэгтэй гэсэн дээ. Ингээд тэнглэгүүдийн концентрат бэхэлж чаа. За тэнглэгүүдийг бэхэлсэн юм чи одоо хэдүүлээ. Энэ нөхний тэнглэгтэй параллел гэж авчулж байна те. За параллел. Түлийн тасыг шууд хөвчүүлсэн. Одоо энэ тасыг контрол шифтээр жааны нэг авчулж байна. Тэгээ мат авчулж байна. За шууд мат авсан ч юм бол болно шүү дээ. Окей. За ингэж ороод ирсэн шүү. За одоо хэдүүлээ холбовч сонгоно. За бүгд хамтдаа одоо энд холбовч энэ 235 диаметртэй энэ тойргон дээр хэдүүлээ нэг холбовч суулгах хэрэгтэй. За тэр холбовчуудаа оруулж ирээ тийм. За холбовчийг хэдүүлээ хаанаас авал зүгээр наа гэдгийг нь харъя. За ISO-с нь харъя. ISO энэ burning гэдгээр нь ороод өнгөрөх энэ шаргтай боолтой холбовч гэдэг дээрээс нь за тэр нэг төрөөснөтэн дээр нь болохоор радиал гэсэн байсан тий радиал. За тэгвэл радиалын хэдүүлээ авсан гэдэг энэ орчих хэвчээ тий эндээс хэдүүлээ загвар сонгох юм.
За загвараа сонгохоор тэнд болохоор нэг ари өөр стандартаас авсан байсан боёо. Нэгсэн юу Германы стандарт байсан. Гэхдээ энэ тэр нь 62.07 гэж байсан харсан юм бэ. Тэгээ манай тэр ISO байна уу гэж 62.07. За тэгэхээр энэ нөгөө дугаараараа ярэмлэгдэхгүй байлаа. Гол нь надад ямар үзүүтэр авах хэрэгтэй гэхээр би болохоор ингэх хэрэгтэй. Борын диаметр болохоор юугаар авах хэрэгтэй. За тэр дугаараар ISO дээр байхгүй байгаа учраас хэдүүлээ. Ерөнхийдөө зарим стандартад тохирдог. Гэхдээ эднийх бол тохирохгүй байна. За тэгэхээр хэдүүлээ Германы стандарт руу ороод энэ боолыг дээр нь ороод оригинал гэдэг сонгоё гэсэн үг те. За энийг хэдүүлээ болохгүй бол энэ явахтай те. За энийг оруулаад ирээ. За 62.07 гэдэг нь Германы стандартад байгаадсэн. За тэгээ энэ дээрээс нөгөө яг дэлгэцснийхаа юунаас шалтгаалаад энэ харагдахгүй гэж хоёр байгаа. За тэгээ энийг хэдүүлээ хоёр хэрэгтэй шүү дээ. За эндээс нь харъя. Гол нь бид энэ дээр нөгөө диаметр нь гол цуух диаметр нь 35, энэ гадамтлын диаметр нь болохоор хэдүүлээ 72, өргөнийг нь 17 байсан санаад байна. За 17-оор авна. За 12 биш хэрэгтэй юм байна. Тийм ээ. За энэ дээр нэг ийм байдалтайгаар сонгоцсон баг. Тэр нөхөд стандарт нь ийм стандартаар сонгогдож байгаа гэсэн үг тийм. За окей сонгоч. За сонгоцсоныгоо одоо хэдүүлээ. Гол дээр ахад нэгийг энэ дээр оруулаад ирчихье. Цуг хугас 2 хэрэгтэй юм чинь тийм. За S гэдэг команда болуулаад энэ дээрээ сонгочтой. За одоо эндээс энэ хоёрыг холбоод нэт. За мөн адилхан тэр голд энэ голын энэ шатал дээр тэглэх хэрэгтэй тий. Энийг энэ дээр авчирчихё. За окей. Нэт гэдэг юм. За энэ дээр окей. За мөн адилхан энэний голыг нэг гол дээр хаад окей. Мэт гэж авлаа. За одоо нөгөөх нь хаш орчин тэр давхарцаад орчин. Хашаа гарч ирэх нь. За энэ чөлөөтэй явж байгаа нь бид нар их гэсэн үг шүү дээ. За хэдүүл энэ цааталт нь авчижтэй. Чирээ цааталтаа гаргачих гэсэн. За би ингэ цааш явчих гэсэн. Энд дээр гаргаад ирсэн. Сягуулын тэнглэхийн эхэлсэн учраас тэнглэхийн дагуу шилжээд байна. За одоо энийг сонгоод мэт дараад ирсэн учраас контрол шивтэй боллоо. Окей. За харъя. За энэ дээр нэг би нэг юм асуудал гадсан. Голоо би нэмж энэ уртыг нэмжиж зурж ийн таарсан. Тэрнээс биш энэ лүүгээ шилжиж орчод байсан. За энэ нэмсэн хэмжээ маань таарч буюу төлөө одоо дахиад нэг шалгаад харъя. Голоо би нэмж дахиж зурсан. Голын маань хэмжээ багтаад ирсэн учраас. За энд бас нэг асуудал байна. Энэ нэрмийн дээр энэ яц. Энэ хоёр диаметр зөрүү даван багтаа. За үгүй бол энэ хатаас дээр харагдаад тах шиг байна. Бол энэ бол тээ. Яг энэ интэйг яах хэвээр. За тэгвэл ажлын зургаар нь орж энийг шалгая. Энэ хоёрын диаметр бас асуудалтай байгаа тань. За өшөө. За одоо энэ дээр нөгөө хэдүүлээ юугаа 50 тэгээ бүхлэгийн болтод оруулж ирнэ. За зогсоо. За уул нь энэ хоёр ингэж шахагдаж суух хэрэгтэй байхгүй юу? Энэ талстаа. За уул нь хоёулынхын диаметр 65 л гэж өгөгдсөн байна. Энэний дотоод диаметр тэ энэ дотор цөмгийн энэ дотор диаметр, энэ гадаад диаметр хоёулын 65 гэж өгсөн юм байна. За тэгээ хэдүүл энэ хоёроо буцаа шалгахын тулд матицм ам шиг хөдлөхгүй. Тэр хэдүүл салах хэрэгтэй энэ хоёрыг. За энийг хэдүүл энэ юуг нь авч байгаа. Зөвчөртөө болж байгаа тарай. За энийг сонгохор нь одоо энэ харагдчих. Тэгээд энэ маань за би тэрийг сонгосон чинь надаа энийг ингэ сонгосон чинь надад юутай холбогдсон.